сайн байна. Хүч дамжуулах ангийн тосны талаар нэг анх шидний зөвлөгөө өгье. Хүч дамжуулах ангийн тосыг яаж ялгах вэ гэхээр ер нь хүч дамжуулах ангийн тосон дээр ерөнхийдөө арааны зургууд байж идэг ихэнхдээ. Арааны зурагтай байж идэг. Тэгээд дээр нь хойд редукторын тос гэж ярьдаг шүү дээ. Хойд өсний тос гэж ярьдаг. 80W гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ дээр нь болохоор за ер нь бол ихэнхэд нь байдаг. Зарим тосон дээр нь байдаг гэхдээ одоо жишээ нь энэ дээр арааны зураг байхгүй бол одоо моторын тосноос ялгаа нь бол одоо 7585 ч юм уу тэгээд GL4 5 гэсэн тэмдэглээнүүд байдаг. Энэ болохоор одоо урд редуктор механик хороопонд орно гэсэн үг. Тэрүүгээр нь ялгаж болно. За хүч дамжуулах ангийн тос нь болохоор мэдээж тослох үүрэгтэй. За мэдээж цогцолтыг сааруулжуулах, эд ангийг одоо үрэлтээс хамгаалах зорилттой мэдээж мөн хөөс сурталчилсан эсрэг үйлчлэгээтэй ч нэлээд өтгөн чанарын тос байдаг. Хойд редуктор тос гэдэг. Солих хугацаа нь бол нэг 40,000 яваад 2 жилдээ нэг солих хугацаатай байдаг. Хойд редукторын тос бол ерөнхийдөө 80W гэдэг чийж урд гэдэг тийм ялгаатай байдаг юм. Ялгаатай байдаг. Хойд редукторыг болохоор 80W. За сүүлийн үеийн тэргүүнүүд болохоор LSD буюу Limited Slip Differential ийм бичгтэй байдаг. За LSD ордог тосонд болохоор зүгээр энгийн 80W тос хийж болдгоо. Энэ болохоор өөрөө бас дотроо бас ялгаатай байж идэг. Одоо жишээ нь машины бүхс дуграад дуурах ч юм уу одоо өөр энгийн тос хийчих юм бол машины бүхс дуграад эвдрэх аюултай байдаг. Тэгэхээр одоо машин дээр өөр дөр тэмдэглэгээтэй байдаг. Ард нь LSD тос хийнэ гэсэн тийм тэмдэглэгээтэй байвал заавал LSD тосыг шаардлагатай. LSD тос нь болохоор одоо хамгийн сүүлийн үеийн тос гэж ойлгож байна доо. Энийг differential гэсэн. Тоснууд ер нь үнийн үед ямар шохон бэ? LSD тос бол мэдээж нэлээд үнэтэй байдаг. За литр нэг 20 гаруй мянга. 4 литр нэг 90 мянга байх чинь. Тэр нь юу штэ? Баг орно штэ. 2 жижиг тэргэнд марк 2 гэхэд нэг 2 литр ч юм те. За том тэргэнүүд 3.6 ч юм. Марк 2 гэдэг нь ер нь хойд дугуун маждаг машин бол зайлшгүй хийх үү? Ийм юм байна те. Маждаг машинууд бол заавал тийм хойно редуктортай байна. Редуктортай бол нэг седан тэргэнүүд бол 2 литр л байна доо. Том джипнүүд. Том джипнүүд бол 3.6-аас 4 литр байна. Дээдлэн 4 литр байна. Урд дугуун маждаг жижиг тэргэнд бол байхгүй гэсэн үг юм аа. Урд дугуунд байхгүй. Гэхдээ бас механик хорооптой тэргэнд бол механик хороопныхын тосыг хийн 75W85 гэсэн энэ тэмдэглэгээ бол урд редуктор буюу механик хороопонд хийж болно гэсэн үг. За энийг мэдээж ялгаагүй 2 жил болоод солих шаардлагатай. За ус орсон тохиолдолд бол тэр дороо солих шаардлагатай байдаг. Энийг солиход хүмүүс өөрсдөө солих боломжтой юу? Эсвэл заавал мэргэжлийн газраар солих уу? За ер нь бол хүмүүс өөрсдөө сольж болно. Чаддаг хүмүүс бас сольж болно. Гэхдээ энэ бол мэдээж маш хүчтэй тос байдаг л да. Бас эрүүл мэндэд нэлээд хортой. Ам хамартаа хүргэх юм, нүдэндээ хүргэх юм бол аюултай гэсэн. Нэлээд хүчтэй тос байдаг. Тэгэхээр ер нь бол ерөнхийдөө мэргэжлийн газруудаар сольсон арай илүү. Ер нь мэргэжлийн газруудаар солилоо гэхэд бол өмнөний хувьд юуны хувьд нэг тийм өндөр зардал гарахгүй. Өөрөө солиход энэ ажлын үснийг солиход нэг 2000 3000 ч юм уу тийм өөрөө заварчих байгаа зүг газраар нь солилцсон. Газраар нь солилцсон тийм ш. Тэгэл мэдээж бэлээ аван төлхөр багж байна уу тэрнээс асуудал байсан ш. За хороопны тосны хувьд бол ялгаанууд нь бол тийм их. Үзүүлэлтийн хувьд бол нэг G3 хүч дамжуулах юм шүү дээ тийм хүч дамжуулах. Ингээд тос ш. Хамгийн дээдлийн үзүүлэлт нь GL5 гэсэн үзүүлэлт байдаг байгаа. Үзүүлэлтийн хувьд бол за солих хугацаа бол 2 жил. Тэрнээс наан солих ямар нөхцлүүд гарч болох вэ? За одоо ус туулаад одоо тэр редукторын битүүмж алдагдаад жоохон ус орсон тохиолдолд бол мэдээж тослох чадвар нь бол тэр дороо буурчдаг. Тэр нь яаж мэдэгдэх вэ? Өнгнөөс нь мэдэгдэнэ. Тэгээд ер нь бол өнгийн одоо гоожихгүй байгаа тохиолдолд бол одоо машин хороофт дуурах ч юм уу тийм сонирн болох жолооч дөрний илт мэдэгдэм дөө. Тэгээд үзэхэд бол ер нь онгоолгоод үзэхэд энэ тос маань өөрөө тийм шар өнгөтэй байгаа. Тэгээд цагаан болох ч юм уу тийм болчихдог.Өөсөрч мөсрөөд ус маань ороод тэр тосыг одоо зэврүүлээд тослох чадваргүй болгочтой байхгүй. Тэр нөхцөлд болцол тэгээгүй нөхцөлд бол нэг хугацаа нь бол 40,000 км буюу 2 жил яваас болгочтой.